Саяны дүнжин гарвын дэлбэрэлт бол монголчуудын хувьд аимшиг тохирол авчирч үндэсний эмгэнэл гашуудал хизээгч мартагдахааргүй сургамж боллоо. Гэхдээ эрх мэдэлтнүүд дарга нарын хувьд сургамж болсонгүй юм шиг байна. Гамшигыг ар сархан асуудлууд руу түлхэж анхаарал сарниулан мартуулахыг хичээж байна гэж ард иргэд хардалт сэрдэлт үүсгэж байгаа юм. Болсон үйл явдлыг өөрийн мэдлэгийн хүрээнд товчхон тайлбарлая гэж бодлоо. 17.5 тонн буюу 60 м3 эзлэгүнтэй цистерний газны шахах хоолой машинтай шүргэлзэж хугарснаар газ гадагшаа хурдтай алдагдаж эхэлснийг бид бичлэг дээрээс харсан. Газ хоолойноос гадагшилж агаарт задарснаар шатах шингэн хүчил төрөгч хоёрын холимог үүсэж байна. Ингэснээр галын гурвалжингийн хоёр нь бүрдэж байгаа гэсэн үг. Энэн дээр очи үүсгэгч буюу гал үүсгэгч жаахан өгөхөд л дэлбэрэлт болох нь тодорхой. Тэгэхээр шингэрүүлсэн шатдаг хий агаараас хүнд учраас газраар ус шиг урсаж байгаа нь бичлэгэн дээр харагдаж байгаа. Ялангуяа газрын уруу тал руу их урсаж байгаа нь харагдсан. Тэгэхээр тэр цаана яваа хүн тамхины асаагуур асаах эсвэл татаж авсан тамхиа газарч шидэхэд гал авалцах бүрэн бололцоод. Харин хажууд нь зогсож байсан машинууд стартраа дарахад машины очлуурнаас гал авалцсан байх магадлалтай гэж бодож байгаа. Ингээд шаталт өдөөгдсөн. Өдөөгдсөн шаталтнаас эхний тесрэлт үүссэн. Энэ тесрэлт эгшин зуурт цэсжээд хурж тэнд маш хүчтэй төмөр дэгдэж эхэлсэн. Ингээд гаднаасаа хэд хүчтэй халсан цэсжээр доторх газ богино хугацаанд шингэнээс хийн төлөвлөө задарсан гэсэн. Тэгээд 1000 PSI даралтаар цэсжээр зад үсрэн дэлбэрсэн. PSI гэдэг нь функтыг харьцах инчин квадрат өгөөд 100 кПа даралт нь 1 бар болдог өгөөд 1 бар нь 14.1 PSI даралттай тэнцэнэ гэсэн. Тэгэхээр 1000 PSI даралтын хүч гэдэг бол 750 м/с-ийн хурдтай цохилтын долгионыг үүсгэсэн болов уу гэж тооцоолоод байгаа. Энэ цохилтын долгион нь ойролцоогоор 150 м-т өртсөн амьд амьтан организмыг бүрэн устгах чадaltaй хөнөөлт зэвсэгшгэл хүчтэй гал гаснаа гэсэн. Гал унтраах багийн удирдагч үүнийг мэддэггүй юу эсвэл тооцоолоогүй юу? Ямар тач үхлийн аюултай 150 м-с доторх бүсчил рүү ажилтнуудаа ус шүршиг тушаал өгч оруулсан гэсэн. Энэ баг гэмт хэрэг гэж үзээд байгаа. Дэлбэрэлтийн долгионд өртсөн үед ямар ч хувцас хэрэглэл машин техник нэмэр болохгүй. Гагцхүү аюулгүй зайд амьд гарах боломжийг олгож хүмүүсийг гамшигын аюулаас сэргийлж нүүлгэн шилжүүлэх ёстой байсан. Энд гал унтраах онцгой багийнхныг буруутгах гэсэн ямар ч агуулга байхгүй шүү. Яагад гэвэл энэ аюул ажилтнуудаа дахиж бүү золиослоосоо гэсэндээ л энэ бичлэгийг хийж байгаа. Яагад гэвэл өмнө нь Минжи хангаад унтарчихсан байсан төмөрлөв судалгаа хийлгэлгүй ажилтнуудаа явуулж нисдэг тэрэгний ослоор бөөнөр нь өргөдүүлсэн тохиолдол байдаг. Ой хэрийн төмөр, талын төмөрт хэд хэдэн ажилтнаа амьдаар нь шатаалгасан зэрэг маш олон тохиолдлууд гарч ирсэн болохоор энийг бодоход үнэхээр зүрх шимширмээр асуудал болж байна гэсэн. Дэлбэрхэн тодорхой цэсжэрлүү ус шүршгийн оронд цаг алдалгүй ойр тойронд нь байгаа бүх хүнийг аюулгүй бүс рүү шилжүүлэн гаргах арга хэмжээг авсан бол өдөрт ийм олон хүн өргөдөж гай гамшиг дагуулахгүй ч байсан юм билүү.